Цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студиэс сэтгүүлч Ариун Зул мэдээллийг танилцуулна. Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель өчигдөр Берлин хотно хэвлэлийн баг хурлуулсан байна. Энэ үрэтээрээр өнгөрсөн сонгуулиудын дүн муу гарсантай холбогдуулан канцлерийн төлөөх сонгуул дахин өрсөлдөхгүй. Мөн 2021 оноос эхлээ албан тушаалаасаа буух болсон тухайга зарлжээ. Миний албан үүргийн хугацаа дуусах үеэс хойш дахин улс төрийн албан тушаал хашихгүй. Өнгөрсөн жилүүдийн алдаа оноо болон за амжилт ололтын аль алинд нь би бүрэн хариуцлага хүлээнэ хэмээн Меркель хэлжээ. Энэ нь тэрээр өөрийн толгойлог Христийн демократ намын даргын сонгуулиас ч нэрээ татна гэсэн үг юм. Ангела Меркель Германы улс төрийн томоо хөгжим болоо Христийн демократ намыг 2000 оноос хойш буюу нийт 18 жил тэргүүлсэн байдаг. Энэ сарын 27-ны өдрийн 12 цагт Баянзүрх дүүргийн 8 дор хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр Плаза удалдааны төвийн харуулын ажилтан болох 30 настай эрэгтэй хааг ноцтойгоор амнастайг нь хохироожээ. Хохирогчийг ажлын байран дээр байх үед нь согтууруулах хундааны зүйл хэдрүүлэн хэрэгэлсэн эрэгтэй 32 настай Бен их нэртэйг хардаж улмаар 4 удаа хутгалан амнастайг нь хохироосон байна. Сэжигтэн тухайн өдөр хамгаалагч залуутай маргалдаж хэвлийн үзүүн тус газраа 4 удаа хутгаж алсан онц ноцтой хэрэг үйлдсэн байна. Хэрэг үйлсэн этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж мөрдөн шалгаж байна. Гэр бүлийн докторгүй байдлаас олж гэр бүл салалт нэмэгцээр байгаа. За тухайлбал сүүлийн 1 жилд 15 мянган гэр бүл шүүхэд салах хүргэл өгчээ. Үүнээс 12 мянган гэр бүл нь гэр бүлийн гадуур харилцаанаас болсон гэх статистик судалгаа гаргасан юм байна. Үүнээс олж 19 мянган хүүхэд аав ээжийн бүтэн хайранд тус чадлагүй хохирч байна. Гэр бүлдээ үнэнч байхгүй хуурч эхнэр хүүхдээ араар нь тавьж халуун дулаан харилцаанд сэвс суулгаснаар хүчирхийлэл мөн үлдэгдэг гэсэн судалгааг холбогдох газруудаас гаргаад байна. Засгийн газрын хуралдаанаар энгийн паспорт эзэмшигчдийн харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол улс бүгд найрамдах Чили улсын засгийн газар хоорондын нот бичгийг баталсан. Үүний дагуу хоёр орны иргэд 90 хүртэл хугацаанд харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн 6 улсад визгүй зарчих боломж бүрдүүлээд байна. Мөн хуралдаанаар дипломат албан паспорт эзэмшигчдийн визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол улс бүгд найрамдах Азербайджан улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталжээ. Энэхүү төрлийн паспорт эзэмшигчид Азербайджан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зарчих боломжтой болж байна. Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зарчихтай холбоотой Монгол улс бүгд найрамдах Армян улсын засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдаад байгаа юм байна. 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алыг Эрдэнэ суманд Хятад улсын харьяат иргэн 21 настай эрэгтэй эм, 28 настай эмэгтэй Генар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваа сураг болсон талаар өмнө нь бид мэдээлсэн. 10 дугаар сарын 29-ны өдөр онцгой байдлын газрын 10 аврагч байц хадны хавцал гэх газар 30 км-т засаг уул гэдэг газар 40 км-ийн тойрогт тус эрен хаах ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй байна. Өнгөрсөн шөнө эрлийн ажлыг төр зогсоож өнөөдөр 7 цагаас гэрлийг нь дахин эхлүүлсэн байна. Эрлийн ажиллагаанд мөн Тус аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газрын албаагчид, ар гэрийнхэн болон нутгийн иргэд оролцож байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Студиэс сэтгүүлч Ариун Зул ажиллалаа. Одоо үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа